Хол явж барилдаагүй сумын заа. Хот орж зодоглоогүй сумын заа. Наадмаа чимсэн заа. Настнаа баясуулсан заа. Хүүхдүүд эрхлүүлж, хүзүүн дээрээ мордуулж, сур үлдэж, адуу дэллэж, сумандаа л барилдаж, дандаа бишгэлээж, төрүүлж, дааг хөтөлсөн сумын заа. Дээс салхаж барилдахаар одвол дэвжээ нүгүйлэх сумын заа. Өөд арсаж зодглохоор одвол өвгдөн уйдах сумын заа. Зүүн зүүнаар өртүүлсэн Монгол бүх энэ түүхэнд сумын баяр наадамдаа долоо төрүүлж 6 удаа үзүүлсэн бахтан амжилтын эзэд хуруу дарамт цөөхөн тэрэл хүчтнүүдийн нэг Дорнод аймгийн Баян уул сумын харьяат сумын манлай заан авир мэдийн гам болд талын хомир нэвтрүүлэгт маань өргөдөн оролцож байна. Тэгээ ингээд орж ирсэн энэ шүү үүдээ. Энэ хүч цааш татна шүү. Татна. Арван заскаас цуутай наадами Автан дүүхий хуудсан гигэ мөртөө дэвчээ Би Дорнод аймгийн Баян уул сумын харьяат сумын заа хамт идэх хүн байна. Чоосон хотод төрсөн баганаасаа Баян уул суманд өнгөрөөж 1-р ангид 1-2 анги хүртэл сүмбэрийн 10 жилд сураад Баян уулын 10 жилд 10 анги төгсдрөө суралцсан. Гарал үүслэл манай ээж сонгоод барга тэгээ би өвөө дээрээ өсөж уул цолынхаа жаврдынхаа ангирт хүүхэд насаа өнгөрөөсөн. Бүхэл бүтэн 100 жилийн хугацаанд 100 жилийн өнгөрсөн сум маань тэмдэглээ. Тэгэхэд ингээд 7 төрүүд 6 үзүүрнэ гэдэг нь агуу их амжилт байхгүй. Тэгээ манай шавбал ерөнхийдөө бас нэг гоё бас нэг бүх хүний жудагтай сайхан ер нь нэгэн сайлган амтшууд тэр чинь ерөөс тийм. Гараасаа дандаа дүүгээ хөтлөөд явна л да би. Тэгээ хөтлөө явж байгаа хажуунаас ингээд цохингууд чи яг ингээд нудрангууд хөтөлцөөтэй гар чинь хөл рүү ингээд цогчоо ш. Тэгээ яасан бэ гэдээ доошоо ингээд харангууд би чинь нэг чинь юм чинь том. Яасан бэ гэмүүд. Маруж идэг чи. Маруж авч гэж. Намайг маруж авч өгөх гэж байгаа байхгүй. Уг нь энэ хүнд байж байгаа чи. Тэгээд хоёлаа авдаг л аймгаар аав ээжээсээ бид одоо гурлаа би ч юм бол айлын том нь. Тэгээ манай гамболт бол миний яг дараагийн доотлын дүү. Тэгээд бас нэг эмэгтэй дүү байгаа. Ингээ гурлаа. Тэгээ дүү маань бол багасаа их сэргэлэн цоо спортод ер нь дуртай. Тэгээд одоо хүүхд хасаал бас ангийнхантайгаа барилдаж ноцолдож тоглодог. За тэгээд бас одоо шатар их сайхан тоглоно. Сайн тоглоно. Тэгээд 1-р анги мангид байхад нь бол би точичдаг байсан. Тэгээ 2 моёрт ороод ирэнгүүт нь бараг хожихоо болж эхэлсэн л дээ. Нөгөө чи аюу сайжраад. Тэгэл за нөгөө хорхойтой тэгэл за нэг тоглолчий гэл яг хоол моол хийх гэж захтал хойлоо тоглоё л да гэж шалаад байхгүй. За тэгээд тоглоё гэж өрөөл сайхан эхэлжээд чи юм хүмүүс идүүлээл хожигдчихж хандаад байдал жоох эвгүй болдог байхгүй. Тэнгүүд нь шатраа нураачаал за би хоолоо илээг мөрж уйлч яаж байгаа юм бэ гэмээр яг намайг хожигдчих та нураасан гэх. Тэгээд ер нь л тийм спортлог хүүхэд байсан. За бид тэр бол одоо 1979 оны 9 сарын 1-нд Дорнод аймгийн Халахголын сангийн аж ахуй Сүмбэр сумын 10 жилд нэг ангид одоо бод багштай нэг ангид хамт орж 10 жилийн сургууль одоо нэг ангид нэг парк ширээнд ингэж одоо тоглож ирсэн найзууд байгаа. Тий. За тэгээд тухайн үед одоо бас л хүүхэд байхдаа л бид тэр чинь одоо ангидаач вэ одоо сургуулийн завсарлагаанаар ингээл ноцолддог, барилддаг ер нь тэгэл нэг байгалийн тэгэл барилдал гэж тийм заяасан тийм хоёр найз байсан. Тий. Ийм хүүхдүүд байсан. Тэгээ найз маань одоо 2-р анги төгсөөд аав ээж нь тухайн үед илгээлтээр хүмүүс ийш тийш явдаг байсан учраас Баян уул сум руу шилжиж яваад тэгээ 3-р ангидаа тэнд суралцсан. Миний одоо анх сургууль ороход л манай ахтай сургуулийн нэг анги
А гамболд, Ч гамболд, О гамболд гээд 3 гамболдтай анги байлаа. Ах нарыгаа дагаад одоо гудамжинд байлж тоглоод за тэгээд одоо намрын аялал зугаалганд явхад нь хажууд нь одоо дагаж өгдөг ийм л одоо хүүхэд байлаа. Тэгээд гамболд ах маань багасаа бас одоо нийгмийн идэх хүндэртэй, анги хамт олондоо бас нөлөөтэй ийм одоо сайн ах байсан. Тэр үе чинь яг ингээд нэг биеийн төвийн багш гамболд гэдэг нэг багш байсан. Нэг жижигхэн залуу. Аймгийн төвөөс ирээд. Аймгаас гамбол багшаад 2.10 жилээс чөлөө төхөн багш ирж манай 10 жилийнхэн бас чөлөө сам жуда гэсэн анхны мэдгэдгүүдтэй болж матрас дэвс аймгийн аврагт бид хэдий бэлтгэж Гамболд ах маань одоо биднийг бас манлайлаад сумын одоо бүх одоо жингүүдийн чөлөөтийн тэмцээнд болд. За түүнээ шалгарсан тамирчид аймгийн одоо аврах шалгуур тэмцээнд ирдэг. Сургуулиар тасралтгүй тийм тэмцээнүүд их болно. Чөлөөт бүх. Тэр бүхэнд л ороод эн чинь одоо 7 дугаар ангид байхдаа хэдэн телеграмууд арилдаа 7-8 дугаар ангид энэ төрүүлжсэн. аймгийн авраг багаараа болж биднес тийм амжилт гаргаж ирсэн. Гамбол багш маань бол бас бид хэдийг л их л дөртөө болгосон багш аам да. Чөлөөт хөх бол одоо хөгжих их усрууд одоо тэндээс тавигдсан. Тэр бодж баг гэдэг манай аймгийн насан биеийн төвийн багш маань байсан. Бүх амьдрал нь одоо бүх шүү дээ ерөөсөө тийм. Биднээс ямар сандаа хичээл орохлоо орно багшаа нөгөө бүх гэхдээ тэргээд нөгөө Орсны хичээлээ мартаад нөгөө бүх яриад явдаг. Тэгээ бодж багш маань тэр маань одоо энэ хүүхдүүдээс нь дасгалжуулаад үндэсний бөхөөрөө бол тэр их спорт бол тэр гамбол гэдэг багш бол сайхан дэшин багш байсан байхгүй. Тэгээд ерөнхийдөө 87 он хүртэл бол бид нэг хэсэгт уулзалтахгүй байж байгаа. Тэгээд одоо идэлчүүд өсвөр үеийн аймгийн аврах шалгуур болох үндэсний бүхийн тэмцээн. За тэгээд чөлөөт жудаа сам бүхийн тэмцээнүүдэд би бол одоо халахгүй сумынхаа, Сөмбөр сумынхаа 10 жилийн сургуулийн нэр дээрээс за гамболд бол одоо бас гамболд багштай Баян уулын. Тэгэл одоо бид тэр чинь 86-7 оноос ихтэй дахиад л одоо уулзалтаа багын найзууд ингээ бүхий спорттой хамт хөл давж эхэлсэн дээ. Тэгээ тэрнээс хойшлооч. Тэгээд миний явсан хооны 9-10 дугаар ангидтай байхдаа зангад энэ гамболд хорьсон басан Улаанбаатар хот руу Улаанбаатарын нөгөө нутгийн зөвдийн дараа сайн цог ах маань энэ хоёрыг нь аваач Хоёрбаатар бас захирал энэ хоёрын бүр улсын юунд аваач бэлтгэл оруулж ирсэн юм юутай байхгүй. Тэгээ сурч байхасаа ингэж барилж эхэлсэн. Тэгээ улсын авралын 10 дугаар ангид байхдаа бас энэ зангад энэ хоёр маань улсын аврал одоо бас барилж ирсэн бас ийм хүүхдтэй ханд ийм бүх байхгүй. Дунд сургууль байхдаа энэ талбай наадмын талаачтай хичээлээ наашаа гүйж ирж энд хичээл ордог байсан биеийн тамирын хичээл. Тэгээд 10 дугаар анги гэсүүлдэ энэ одоо сайхан энэ онцгой байдлын алав энэ гоё хүүхдийн талбай болоод байна. Шинэ талбай маань баруун зүүн урагшаа нүүсэн. Энд анх сумын зам болж ялаа 18 настай. 10 дугаар анги төгсөөд тэр жилийн сумын наадам бас барилдаж сумын зам цол авч ирсэн. Ил одоо бид гэр бүлээрэл бүгд баяр хөөр болж 18 наснда одоо сумын зам хүртлээ цол хүртлээ гэл бүүн баяр олцоочсон ийм бас нэг түүх байдаг. Бид хоёр 10 жилд нэг сургуулийн хоёр байсан. Манай доотлын төгсөлтөй. Тэгэл танилцсан да. Танилцал. Одоо гэр бүл болоод явж байна. Дөл гээд нөгөө цэрэг спортын юу байдаг шүү дээ наадам тий. Тэнд явж анх танилцчихсан. Тэгээд дөл тоглолтоос очиод уулздаг байсан захиа өгнө. Захианы хариу ирнэ. Манай ангийн нэг залуу бас баригддаг залуу байсан. Тэгээ тэнд захиагаа өгнө дамжуулт нөгөөх маань зөөж өгдөг. Хөөе захианыхаа хариу бичээч өгье. Авъя нөгөөд чи хариугаа авъя гэдэг гээл ангийнхаа охинтой хоёулаа захиа бичиж байгаа юм. Тэгээд л одоо нэг 12 мөнгөний дэвтэр гаргаад эхлээл бичин
одоо юу гэж бичхээ сайн мэдэхгүй эхлээд чи одоо зөвшөөрөгч юм шиг үгүйч юм шиг сайн таниагүй болохоор тий заа гэж хэлэх хэцүү. Тэгээд анх хэд хоног явсан. Хоёлаа тэгээд нэг бараг 12 мөнгөний дэвтрийг бичээд урдгий. Бас нэг байрны охин байдаг гэсэн. Манай ангийн тэрнтэй хоёлаа ирнэ ороо уулзна гээд ирнэ. Тэгэл манай ээж чи бас тийм айгу хатуу бидний чинь ороо өдөж гадагшаа тутагч гаргадаггүй. Тэгэл хоёлаа би энэ хэний сарантиатай уулзаад иргээл хажуу айд руу гүгэд орно. Тэгээд нэг уулздаг гэсэн бид тэгж анх ихэлсэн. За биднээс тэр жудо өхөө юугаар энэ залуучуудын шигшээд биднээс чинь бүгдийг аваад тэгээд биднээс чинь бүгд тэнд хичээллээд энэ яг авчин. Хотод улсын шигшээд байгаа. Тэгээд яг энэ үед л бодол хаяал ороод ирсэн юм дээ. Энэ хонхны баярын өмнөхөн бид 3 явах болсон зураг байхгүй. Тэгээ улсын шигшээд гэртээ хармаар байна. Батэрнээ цасмаас ороод ирчих юм уу те сум руу явах байсан. Яа морио унаад хоод авуулаад мөр харуулч одоо гоё доо. Өгдөд баавнэр чинхэн анд явж байгаадаа гэл тийм юм ярьчин. Юу ээ чи одоо үндэсний шигшээ багийн тамирчин болох гэж ирчээ тэр баавнэрийн ан яриад дурсаад сууж ах юм. Юу яриад байгаа юм гэлтэгдсэн. Тэгэл манай нах зах гээд хөдөөч яамд ажилтдаг хүн байдаг гэсэн. Жимжин наадах чинь нэг захиад занаал уншаад ах шиг байна да. Надад нэг өдөртөг чинь. Тэгээ ямар захиад занаа уншаад явна гэдэг гэсэн чинь мэдгүй би тэгэл одоо байхгүй аварна. Чамдаа сарын ухлаа. Тийм одоо захиад занаа ирээд идэм хаана юу ир очгээд тийм захиа ирээд байгаа гэд. Юрдэ захиа олдохгүй. Тэгээ чамд захиа махаа ирдэг л гэсэнтэй мэдсэн хүн байгаа да. Чи яад гин захиагаа хаана хийгээд унтдаг ингээд юу. Тэгж өдөр асууж ирсэн. Тэгээд сүүлд нь бодох нь л энэ хоёр маань учиртай. Тэгээд захиа занаа ирдэг очдаг байсан юм шиг. Нэг өдөр над чилээгүй чимээгүй хүн баян уулын унаад суугаад наашаа хүрсэн. Тэгээд л оргоод хүрээд ирсэн юм дээ. Бол би тэр намраа цэрэгт явсан. Цэрэг тахта захиа ирнэ. Захианы хариу яа нуцаар ирнэ. Тэр үе чинь холбооны нөгөө ингэж яадаг нөгөө эсэр шүү дээ. Захиалга холбоотой холбоонд очиод нуцаар ирдэг. Тэгээд чөлөө мөлөөгөр Улаанбаатар тэмцээн уралдаанд яваад ирэх үедээ тэр уцаар ирнэ. Тэгээд л 94 онд хоёлаа гэр бололоод хүүхдүүд 3 хүүхэдтэй 2 хүүхдүүд маань тусдаа өрх тус гарлаад ингээд гэр бүл болоод 4 сайхан ачтай өндөртгөн гэмтэрч байна. Бас итгэвчөө сонж даваад даан дээр бас зөндөө унаад аваа хоёлаа бас давж явсан. Тухайн бидний чинь нэг стан гэд нэг юм байхгүй. Нөгөө хүчний бэлтгэл хийх арга байхгүй. Тэгэл энэ таа чинь гаднаа нэг төмөртэй те нэг. Яасан блэ нэг хийсэн 75 хиймэл тэр нэг 80 байгаа. 75 тэрнийг тракторын дугуугаар хийгээд. Тракторын дугуугаар хий. Нөгөөдгөө өргөн. Нэг харахт. Тэгээд тэгжил ер нь биеийнхээ бас жоохон хүчнээ бэлтгэлээр тэгж хангадаг байсан. Тий. Тэрнээс тухайд одоо манайхан шиг одоо тэгж тогтмол тийм бэлтгэлтэй ч гэж байгаагүй юм шиг тий. Тий. За Дорн таймгийн Баян уул сумын харьяат сумын зан авирмтын гам болд найз маань бол одоо сумын баяр наадамд 7 удаа төрүүлээд 6 удаа үзүүрлсэн ийм сайхан амжилтаар одоо Дорн таймгийнхан одоо сумын цолтой хөгчүүдийн магна одоо манлаа сумын заанаар одоо эрэмблэгддэг. За тэгээд одоо 80-ад оны сүүлээр 90-ад оны эхэн үед бол одоо оттой сайхан бас барилдаж бас үзэгч олон наадамчин төмнө цэнгүүлж явсан одоо ийм сумын заан. Яг энэ чинь гам болт чи ерөөсө баруун зүүн аль нэг сэнжиг авах юм бол одоо бас л тийм Монгол бүхийн хийд сайхантай гар урт ерөөсө гар хөл урттай. Тэгэл хэрвээ баруун зүүн сэнжиг аль нэгийг л алдах юм бол ерөөсө баараггүй баруун зүүнгүү хонгоддог. Дотор суйлдаг. Тэр бол үнэхээр одоо гам болтын ганц дархан их нь л одоо суйлаа. Тэр барьцыг өгөх юм бол одоо хорьсон чинь хороогүй чинь тийм л одоо
дархан ихтэй сумын зам байсан тий. За хавдар үлжин барьцнаас болоод хутгах нь их сайхан хутгадаг одоо давхар шуудаг авчих юм бол цэрүүгээс бол одоо соёлоо дархан ихтэй. Тэгэлээ сэнжиг ав дандаа ингэж татна шүү дээ. Ингэж тат. Энэ хүн чинь өгөөд ингэж орж ирнэ. Өгөөд энэ өгөөд энэ татангуут нь. Ерөөсөө тэгэл цацсан. Ахын маань хийдэг мэхүүл ялангуяа их босгох хонгодох мэхүүдийг хийж тэр мэхээвэр дархан болгож чадсан. Ямар ч хүнтэй барилцсан тэр хоёрыг л хийн. Золгосон тохиолдолд зайлна, босгоно. Сэрүүгөөс бол ерөөсөө хонгодно. Энэ мэхийг үл ер нь маш тадамгай сурсан да. Дашуул урсамын зан отхон бот барилцсан наадам бол их гоё. Тэр наадамд хөдөө орон нутагч нь гэрэл чийдэн байхгүй, бороо орсон, шуурга хүмүүс шавсан гэрийн бойрны тухайд бит хоёр барилдаж би отхон бот занд өвдөгчөөс зүүрлж исэн. Тэр наадам бол өрдөө сэтгэлээс гардаггүй. Тэр баяуулынхмаар бүгд цугларсан. Бага жоохон машины гэрэл нэг жоохон газар хэн нунсан байснаач мэдэхгүй шавар шахаад тийм тэр наадам бол их сэтгэл ханагсан. Наадам болсон. Олон байдаг яхаа анх биднээс гарч ирэхэд л ширэн дорцсан зангад дайсран заанууд чи биднээс чи нөгөө аваатай сайхан үзчихэл гарч ирсэн. 13 жил одоо суманд ингээд 7 төрүүлээ 6 үзүүлнэ гэдэг чинь одоо тэгээд босод олон сайхан хүчтэй цолонд зүтгэжсэн залуучуудыг одоо бүгдийг одоо тэгэл хайжил явж исэн байж таараа штэ тэр чинь. Монгол өхийн юунд эртний үед тэр нэг найз нөхөд бас нэг сайн барилдаг нутгийн дүүмүүдэд тийм даваа өгөх юм бол бидний дэ барьж чадвал байсан. Одоо нэг тийм ил цагаан тийм найраа мараа гэсэн гадна. Тэнд бас гамболоо шудраа зам гаргаж найз нөхөд бас дүүнартаа тийм тохиолдол байсан. За энийг нэг сумын заан болох чи энэ цаашаа өшөө аймгийн цол улсын цолон төрж юу магад гэж нутгийнхаа бүхийг сүулдэ энэ төр дэмжиж одоо тахмаа өгөөд ингээд өөрөө дахиад нэг төрүүгээ энэ төр одоо өгч ийсэн ийм тохиолдол байгаа. Тэгэхээр одоо 7 биш 8 9 10 ч төрүүлчихээр. За тэгээ яг энэ дээр нь бол энэ бол одоо бас л нутаг орно гэсэн доороосоо гарч иж байгаа залуучуудыг дэмжиж гэсэн тэр Монгол бүх хүний бас л зан чанар, мөс чанар ахал гэж бодчих. Тэр Монголын мэрэгэн дэрэгдэж тодорхой зөвлөлд анаарна гişгээд хүрээд тавсан. Аймгийн орцолсон дээр Монгол улсын чинь ямаагаар дөрөвдсөн барилгааныг авах харлаа. Орон аймгийн баян улсын бүх аймгийн орсон гамбалтын дээр Монгол улсын чинь ямаагаар дөрөвдвлаа. Өнгөрсөн жил 2024 оны ардын хувьсгалын түүхэн яруулалт 103 жилийн яваар Монгол төрийн баяр наадамд 4 давж 5 даваанд өвдөг шороодод одоо начин цолны цолуур дээрээс нь атгаж аваад алдсан арслангуудын нэг үл одоо яахын аргагүй Доронтой аймгийн Манлай сумын зан авир мөдийн гамбалтын хөө аймгийн арслын төр мөнх маань байгаа. Үр хүүхдүүдээ 3 сайхан хүүтэй тэгээд аймгийн зан төр болд аймгийн зам цолтой мөн одоо чөлөө түүхийн олон улсын хэмжээний мастер цолтой. За аймгийн арслан төр мөнх одоо Бямба гэдэг бидний одоо багын одоо гэрийнх нэрээр Бямба арслан бол аймгийн арслан болсон одоо мөн одоо чөлөө түүхийн спортын мастер цолтой. 2015 оны ардын хувьсгалын түүхэн яруулалт 94 жилийн он их баяр цэнгэл наадмаар Доронтой аймгийн баяр наадамд 256 бүх уруухан ахвал самбагаас хорин барилдаж за 20 жолдгоо 20 наснда гамболд зааны өхөө одоо төр мөнх төрүүлж аймгийн арслан цолыг хүртэж за өөрөөсөө нэг ах одоо төр болд ах нь 5 даван шүүгürж аймгийн начин цолны болцол хангаж исэн. Хүүхэд байхдаа дүүтэйгээ барилдаж, ноцолдож, ааваараа нэг заалгаж, аавыгаа дагаж, сумын баяр наадмуудаар явж ингэж барилдахыг харж ингэж өссөн. Тэгээд миний анхны багш гэж хэлвэл аавыгаа гэж хэлэхэд буруудахгүй. Гэртээ барилдахаараа би давна. Тэгээд хүмүүс дохой чинь 2000 төгрөнд барилдвал тэгээ мөнгөн дээр барилдахаар би унждаг байсан. Одоо тэгээ одоо дахаар ах манаас надад унж өгч ирсэн юм болоо гэж боддتي. Одоо бид хоёрын хүү манай хүү Давс аймгийн Начин Батар гэдэг нэгэд хүү байгаа. За өөр хүүхдүүдийнхаа одоо бүх болох тэр
одоо замыг бид хоёр бол өөрсдөө тавьж өгсөн л гэж хоорондоо ярьдаг. Бүх болоо Монгол эр хүн бүх хүн гэдэг бол одоо Монгол өв соёлыг биедээ тээж яваа. Тийм удам гэдэг бол одоо азар бид хоёрт бол заяасан. За тэгээ манай найз бол одоо бас хоёр хүүхдээ өөрөө бас их хэлж дасгалжуулж одоо хүүхдүүд нь багаасаа хичээлээд одоо ингээд хоёр хүн өндөр амжилт үзүүлээд нэг аавын хөмсөжсэн нэг зузаан нэг том Монгол хотлыг л ээлжилж өмсөөдөл тэгээд л дэвж шаваад л барилдаад л хоорондоо тэгээд нэг готлоо ээлжиж өмсдөг. Тэгээд одоо тухайн үед одоо энэ 2007-8 оны үед юм уу энэ Содномдор жарслан чи яг эд гарч ирж исэн. Тэгээ нэг барилдаан Содномдор жарслан их сайн барилдаал тэгэл Содномдор жарслангийн цолын дуудаал одоо Баян хонгорын Чулуунбад начны бас цолын дуудаал нэг аймаг арслангууд яг эд сайн барилдж исэн. Тэгж л бүхэд их дуртай, тийм л хайртай. Тэгж багасаа их дурлаж өссөн доо. Аймгийн арслан төр мөнгө хүүгээ одоо бид Дорнот нутгийн ард түмэнч бас одоо захын мушгаад л бас харан шүү дээ. Одоо өнгөрсөн жил 4 даваа 5-ын даваа начны босгон дээр бас өвдөг шороодсон. Энэ жил бол одоо өшөө бэлтгэл сургуультай чамбаар бол сайн хийгээд энэ жил бас нэг улсын цолонд хүрчин байх л гэж одоо бид нар бас бодож байгаа шүү дээ. за тэгээд одоо ер нь улсын цол авнаа л гэдэг. Ер нь Монголын ард түмэн улсын цолонд ойрхон өгөөл гэж Төрмөнг Арслан одоо ярьж байгаа. Тэгээ бас ер нь цамсаа ширхээд Тэ ер нь хэцүү. Хоёр хүүгээ баг багт нэг дагуулж сумын баяр наадмаар их дагуулж одойсон. Одоо өөрөө дагдаг болсон байлаа. Анх очиод хоёр хүүгээ дагаад бүх үздэг байсан бол сүүлдээ хэлэхгүй энэ тэнд барилдаан болохт нь дууга гихтэй байжснаа. Барилдааныхын дараа очихоо барилдсныхын дараа л шагнал маягнал тэр бол үзүр төрөн тэр бол барилдахны гинтл ард нь аав гэж байж байгаа тийм л дурсгалтай. Баяр наадмаар одоо бас би ч өөр дүүнер маань манай ах сумын цолтой. Тэгэд мөн адил бас л одоо наадмын өдөрч бас их догтлол нь ер нь талбайд бүх үзэх дуртай би өөрөө. Тэгээд л очиод л ер нь тэгэл 1-2-ын даваа 3-4-ийн даваа яг гайгүй яатсан те үзүүр төрөө шүгэн дөрөв гэхээр бас нэлээд юу яана одоо унахт нь хажууд тийшээ одоо тий айлнаа суйднаа л одоо ингэж л одоо явж байгаа. Одоо өдөд хэрэгтэй яваа маань аав ээжээ маань бас хүмүүжлэлтэй холбоотой юм уу гэж би боддог. Тэгээ энэ дашрамд аав ээж хоёрдоо бас маш их хайртай шүү л гэж хэлээ да. Аав маань бол одоо математикийн багш. Өөрөө багш хүн болоод юм уу битэрийг бас одоо багш болох их дуртай болгох их дуртай. Тэгээд би ч яг багшийн дээд орцсон оюутан байсан. Тэгээд дүүг төгсөх үед бол аав би тамирын багш болгоно гэд чи яг спортоор ингэ явж байгаа юм чинь энэ дагуугаас би тамирын багш болчихвол ер нь зүгээр гэд. Тэгээд би тамирын багш болгоно гэд багш нарыг бэлтгэх курс гэх тэр үед бас элсүүлчихсэн. Тэгээд тэр үед би тамирын багшийг бэлтгэх курст ороод би тамирын багш болсон. Би тамирын багшийн мэргэжлийн сургуультай 2 жил би тамирын багшаар ажилласан. Тэгэл хуваараа эрхлэх ачхыг эрхэлсэн дээ. Тэгээд тэр хооронд бас завсарсан юм байна. 2002-3 оноос сумынхаа соёлын төвд 15 жил ажиллаж Гамалдах маань энэ Дарамт аймгийн Маян улс сумын бүхий холбооны тулга дэвжээ гэж байдаг. Энэ тулга дэвжээний одоо дэвжээг анх үүсгэн байгуулахад бол гар бие оролцсон. Өнөөдрийн энэ одоо Баян улс сумаар оглож байгаа аймгийн цолон цолтонгуудыг одоо төрүүлэхэд хой нэрээ оруулсан. 2011 онд манай Уяалах холбооны бүгд найрамдах Герман улсад Төмөрбаатар Монгол бүхийхөө төлөө сэтгэл зөрхөө хоёргүй сэтгэлээр Монгол өхөө дэмжиж Монгол өхөө сурчилж
яа манай ах байдгийн. Тэр ах маань улзын хүчтэн дэвжээ гэж анх байгуулж тэрнийхэн тэргүүнээр би сонгогдож өсвөр хүүхдүүдийг сургаж эхэлсэндээ өөрийнхөө мэддэг чаддаг юм зааж. За тэр хүүхдүүдэд одоо сумын салтангууд ихэнх төрсэн байна одоо. За мөн одоо энэ Жамын аваргын нэрмжит өсвөрийн одоо энэ үндэсний бүхий барилдааныг анх одоо санаачлан эхлүүлж өнөөдрийг хүртэл энэ тасралтгүй одоо энэ 20 гаруй жил Жамын аваргын барилдаан энэ зөвхөн Дорнот аймгаар зарлагдахгүй Хинти аймгийн Говьсүмбэр аймгийн одоо тамирчид иржин Жамын аваргын өсвөрийн одоо аварга шалруулахын барилдаанд барилддаг ийм сайхан ирээдүйн одоо энэ спортын тамирчид төрүүлэх одоо энэ эхлэлийг тавиулсан юм бас түүхэн олцоотой хөөн л гэж би бас дурсан байна. Манай сумч нь бас юу штэ. Аймгийн арсан дөрв байдаг. Өөр бараг анцсан 40 жилийн өмнө на данзан гэдэг бүх аймгийн арсан цолоод дараад нь одоо манай 90 хорооны одоо Батөмк ах манай аймгийн арсан цолоолсон. Тэгээ бараг одоо 30 40 жилийн дараагаар л одоо манай энэ гамуудын маань хөө Төрмөнк маань одоо аймгийн арслан болж бөөн баяр болж байлаа. Тэгээ дараад нь одоо дахиад нэг сав маань одоо мөнгө сургуулийн бэлгүүдээ маань одоо 20 жилийн дараа юу вэ? Тийм багш тий. Бас аймгийн арслан авсан. Тэгэл олон одоо сумын лан насангууд одоо олон байна дөө. Гамбал тахтайгаа их нөхөрлөж их цог ийшээ тийшээ ойрлох зэрэгэлдээ сумдын наадмаар гамбал тахтай цог их явдаг байлаа тийм ээ. Сумын наадамд очино гамбал тахвал ер нь шөвгөн дөрвөөс бол доош барилцаагүй. Ойрын зэрэгэлдээ энэ 3 сумдаа Баяндун, Нориулан, Цагааваа гэсэн ийм 3 сумдаа гурвууланд нь төрүүлсэн. Зэрэгэлдээ сумдаа дархлагдсан тийм сумын заа. За энэ Баян уулын сумын зан Гамбалд одоо аймгийн цолонд ойрхондоо гэдэг одоо ирж барилдахгүй юм даа гэдэл бас олон жил одоо ийд багт нь бол бас тэгэл ярьдаг байсан л та. Тэгээд тэр ажил төрлийн байдлаас л одоо бас аймгийнхаа наадамднаас ирж барилддаг байсан баг. Тухайн үед ирж барилдсан бол одоо аймгийн одоо ямар цолонд хүрчих тийм боломж бол одоо байсан манай Гамбалд. Сонин ганцлаа одоо мандаа зааштай ерөөсөө сумын заа тий аргагүй тэгээд бас яа харахгүй одоо сумын заануудын алдартай л одоо сумын заанда. Тэгээ одоо өөрөө тухайн үед бол өөрөө бас нэг аймгийн наадам нэг айхтар тэгж шамдаж барилдаагүй. Тэгээ одоо би 2015 онд Дорнот аймгийнхаа наадамд сайхан барилдаж төрүүлж аймгийн арслан цол авч бас аавыгаа маш их баярлуулсан юм болоо гэж боддог. Өөрөө бас нэг аймгийн цолонд өрөөгөө хүүгээ бас аймгийн арслан болоход бас маш их баярлсан бахаа л гэж боддог. Одоо тэгээ сайхан бэлтгэл сургалтаа сайхан хийж чад усын цол авч аав ээж бол нутаг усныхаа сайхан ард иргэдэг баярлуулна даа гэж хичээж байна.